Луг номын 19-ийн 1-9 хүртэл бүгдээр уншицгаая. Есүс Ирихог дайрч өнгөрөв. Харагтун татвар хураагчдын аглагч Заккай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүгтаж байсан боловч би хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр төрүүлэн гүйж түүнийг харах гэж инжирийн модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хурж ирээд дээш харж түүнд Заккай хурдан буугаад ир, өнөөдөр би танад очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж түүнийг баяртайгаар хүлээн ав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж Есүс нүгэлтнийд оноглох гисгэж байлаа. Заккай зогсоод эзэнд хараач. Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуусд өгье. Хэрв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийг 4 дахин нуглан эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Амен. Луг номын 19-ийн 1-9 хүртэл уншлаа. 예수께서 이르시되 오늘 구원이 이 집에 이르렀으니 이 사람도 아브라함의 자손이로다. 아멘. 오늘 말씀을 보시면서 하나님을 Өнөөдөр үгийг хараад Бурхныг эзнийг хайсан итгэл сэдэвтэй эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Өнөөдөр бид энэ Луг номын 19-ийн 1-9-ийг харах юм бол Заккай гэж татвар хураагч байна шүү дээ. Эзэнтэй уулзахыг хүсэж байна. Түүний талаар бол маш их сонссон байсан. Түүний хувьд бол тэр маш их намхан хүн байсан учраас маш их намхан байсан. Тэр цаг үед Израилийн ард түмнүүдийг харах юм бол тэр Израилийн ард түмэн бол тэр цаг үед бол тийм бол өндөр хүн байгаагүй. Тэгэхээр тэр цаг үед тэр намхан хүмүүс байсан. Тэгэхээр тэр намхан хүмүүсээс намхан байна гэхээр их жижигхэн байж таарах нь шүү дээ. За тэгээд Есүсийг бол явж байхад тэр бол Есүсийг харахыг хүссэн боловч түүний хувьд би эзэнтэй уулзахыг хүсэж байна гэж шийдвэр гарган ямар ч гэсэн би эндээс нэг арга барилаар эзнийг бол заавал хайж харъя, уулзъя гэсэн сэтгэлтэйгээр бол тэр инжирийн модод авирч гарсан. За тэгэхээр өнөөдрийн үг бол бидний уншдаг сайн мэддэг үг байгаа. Тэгэхээр энэ маш их чухал үг байна. Тэгэхээр бид нар энэ шинэ гэрээний сайн мэдээний 4 номыг харах юм бол эдгээр бол хоорондоо холбоотой. Гэхдээ энэ дотор гарч байгаа тэр үйл явдлууд маш их чухал. Ямар чухал вэ гэхээр Есүс 3 жилийн туршид Иерусалим, Галил нуурын эргээр явж маш олон хүмүүстэй уулзсан. Гэхдээ тэдний Есүсийн хийсэн 3 жилийн тэр бүхэл зүйлс бол бүгд бол тэмдэглэгдэж болж чадаагүй. За тэгээд Илч Иохан шиг тэр гайхамшигтэй тэр хүн бол байхгүй байсан. Илч Иохан бол юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ертөнцид бид нар хичнээн Бурхны үгийг Есүсийн хийсийг тэмдэглэх юм бол энэ ертөнцид даахгүй гэх хэмжээгээр бол Есүс гайхамшигтайгаар зүйлүүдийг хийж байсан. За тэгэхээр эзэн бол 3 жилийн туршид юу хийж байсан бэ гэхээр зөвхөн эзний хийж байсан ажлаар зогсохгүй, зөвхөн нэг үйл явдлаар дамжуулаад маш олон иш үзүүлгийн үгнүүдийг энэ дээр бол бид нар харж болно. За тэгэхээр бид нар өнөөдөр үүрийн залбирлаар харсан байгаа шүү дээ. Ганцхан ишлэл бол тэнд биелэгдсэн дуулал номын бид нар 41:9-ийг харсан шүү дээ. Тэгэхээр бид нар ингэж амархан харах юм бол за эзний хувьд бол энэ болгоныг тайлбарлах юм бол төгсгөл байхгүй иш үзүүлгийн үгнүүд. За хүүхдүүд ямар нэгэн зүйлийг тайлбарлах юм бол за энд дуртай юу гэх тэнгуэл дуртай гэж дуустдаг. Харин настай хүмүүсээс асуух юм бол энэ үнэхээр сайн зүйл үү гэж асуух юм бол тийм ээ гэл тэгэл түүний хувьд бол тайлбарлаад тэр дээр үед бол юу болж байсан, ямар утгатай, ямар
гэдгийг бол зогсоо зайгүй тайлбарлаж байгаа. Тэр шалтгаан нь бол насны ялгаа байна шүү дээ. За тэгэхээр тэр хүүхдийн хувьд бол тийм би дуртай гэж хэлдэг бол харин тэр настай хүний амьдралын тэр туршид эргэн харах юм бол маш олон утга учирууд байгаа учраас хэлж тайлбарлаж өгч чадаж байна. Тэгэхээр бид нар 30-40 минутын дотор энэ үгийг сонсоод тайлбарлана гэх юм бол тэнд маш их сонирхолтой 32,500 иш үзүүлгийн өгнөд бүгд биелсэн. За өнөөдөр бол нэг зүйл ишлэл бол биелэгдсэн гэж 30 минутын дотор дуусч байна уу? Харин бурхан бол ерөөсөө цээжээ зохиол энэ тэр ганц иш үзүүлгийн үг бол ямар олон зүйлүүдийг хийж байгааг бол мэдэж байна шүү дээ. Тэгээд эзний үед бол маш олон зүйлийг бид нарт бол хэлж өгөх байсан бах. Хэрвээ бурхан бүхийлийн цаг хугацааг даван гарч нөхцөл байдал орчныг даван гарч бурхан өөрөө бүгдийг тэмдэглэнэ гэх юм бол энд бол төгсгөл байхгүй. Миний хувьд бол үнэхээр тэрийг уншиж үзхийг хүсэж байна. Гэхдээ Библийн номон дээр ч гэсэн гайхамшигтай зүйл байна. Илч Иохны хэлсэн шиг тэр бүхэл зүйлүүдийг Бурхны эзний Есүсийн хэлсэн зүйлүүдийг тэмдэглэж үлдсэн бол ямар агуу байх байсан бэ? Харин тэгж болвол бичид тэмдэглэж үлдэх тэр бүхэл зүйлүүд гэдэг маань сайн мэдээний 4 ном дотор гарч байгаа энэ зүйлүүдийг бол бид нар амархнаар хараад байна. Би бол хин би Есүсийн үг. За энэ бол зүгээр л эзний үг. Зарим нь бол энэ Библи дотор болж байгаа үйл явдал. Тэгээд одоо бид нар хараад ээж магадгүй. Тэгэхээр энэ бол Бурхны үгийг бол дэндүү амархан харж үзэж байгаа байдал бөгөөд Бурхны хүслийг энэ сансар ухтраггүй дотор үнэхээр тэр ганц гэрэлтээд үнэхээр гоё байлаа гэж байгаатай адилхан. Тэгэхээр Бурхны үг гэдэг маань Луг номын 19 Закай талаар гарч байна шүү дээ. Закай. Тэгээ маш олон үг байна. Тэгэхээр энэ тэр олон үгнүүдэд дотроос Закай гэдэг энэ хүний талаар бичиж гарчээ. Тэгэхээр бүх үгнүүд чухал. Гэхдээ энэ Библиэр бол бүх үгнүүд бол чухал. Энэ ертөнцийн байгаа бүхий л ертөнцийг бол ертөнцийн багтаах шийдэх боломжгүй тэр үгнүүд бол маш их байна. Тэндээс бол өшөө илүү чухал үгнүүдийг Бурхан болол сонгон эцэст нь бол Луг номын 19 дээр орсон энэ үг бол Закайгийн талаар бичсэн үг байна. Тэгэхээр бидний хувьд бол үгийг бол уншихдаа ойлгон бас унших хэрэгтэй. Тэгэхээр үгийг харахад ямар их Бурхны тэр дотоод зүрх сэтгэлийг энэ дэр хийж өгч байна. За би бол энээс ч илүү олон зүйлүүдийг бичиж үлдээж хийхийг хүссэн боловч харин тэндээс энэ үгнүүдийг бол биднэрт бичиж үлдээсэн байна. За тэгэхээр энэ үгийг бүгдээрээ дахиад харъя. Есүс бол энэ ертөнцийн эрэхтэй маш их завгүй ажиллаж байсан. Үргэлж олон ард түмэн бол түүнийг дагаж явж байсан. За Петрийн хувьд ч гэсэн мөн хэлж байна. Маш олон хүмүүс таныг бол эргэн тойрсон байхад амьсгалах тэр зайч байхгүй байхад хоол идэгч цаг байхгүй байсан гэж бол үгэн дээр байсан. Тэр хэмжээгээрээ цагч байхгүй. Үнэхээр амархинсангээс суусан ч гэсэн хүмүүс эренгүүтээ тэнд эзний бодвол үгийг тайлбарлан хоолж байсан. Сүүлдээ тэр завин дээр суугаад хол явж байж тэгэхэд хүмүүс ирэх боломжгүй учраас тэр завин дээр бол хэсэг хугацаанд бол унтсан байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр цаг байхгүй ядарсан.
байсан учраас тэгээд маш олон хүмүүс эзний бол эргэн тойронд байнга хамт байсан. Үргэлж эзэнд хүрэх гэж хүсэж байсан. Маш олон хүмүүс мэдээж эзэнд хүрэхийг хүсэж байсан байх. Маш олон хүмүүс хүрсэн ч байгаа байх, харин сонирхолтой нь тэг хүрсэн хүн болгон бол бүгд бол эдгэрээгүй гэдгийг би бодохдоо бол маш олон хүмүүс бол бүгд хүрсэн хүн болгон эдгэрсэн бол энэ болгон бичигдэх ёстой байсан. Харин итгэлээрээ бол эзнийг хайж очисон хүн үнэхээр тэр итгэлээрээ хайж очисон хүний итгэлийг эзэн илчилж өгсөн. Үнэхээр ямар тохиолдолд бол эзнийг хайж очиж байна. Эзнийг хайж ирэх биш, эзнийг хайж намайг ирэх юм биш, харин би эзнийг өөрөө хайж төрүүлж очих хэрэгтэй. Илч Паул ингэж хэлсэн. Бидний итгэлийн амьдрал гэдэг маань энэ тэмцээнд гүйж байгаа тамирчинтай адилхан бид нар яалах хэрэгтэй гэж хэлсэн. Бид нар итгэлийг амьдралж яалах хэрэгтэй. Тэр үнэхээр гайхамшигтай дитмиг болоод авах хүн нэг л байна. Тэгэхээр тэр тэмцээнд бол хэн ялах вэ? Бүгд ялсан гэж хэлэх боломжгүй. Сүүлийн үед за хүүхдтэй гэрээсээ гараад машин суугаад явхад хүүхэд бол гүүгээ тэгэд хэн төрүүлэх үгээд гурал дээр хэн төрүүлэх үгээд хүү маань тэгдэг. За миний хувьд бол байнга л хоцорч хүүгээ төрүүлүүлдэг. За тэгээ хүү маань бол төрүүлэхийн тулд бол маш их хурдан гүйдэг. Тэгээ тэр болохоор ягаад тэгэхээр намайг ялахын тулд бол гараа өргөөд миний өмнө гараа гүйдэг. Тэгээ би бол тэрнээс зайлаад явхад нэг ийшээ тийшээ би нэг удаа ялсан төрүүлэг гүйчихсэн чи аав надаас өмнө төрүүлчлээ гэдээ уйлаад бүү эцсээ хүртэл ялахыг хүсэж байсан. Тэгээ хүү маань одоо 4 настай намайг ялахыг хүсэж байна. Тэр түүний зүрх сэтгэл гэдэг маань маш сайн. Ягаад гэхээр итгэлийн амьдралаар мөн ингэж ялж би бол гайхамшигтай тэр дитмиг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань зүгээр л сөөгшин суусан итгэлийн амьдрал биш ээ. Амен. За итгэлийн амьдрал дотор нэг сайн сайхан зүйл болсон бол сайхан байна. 100,000 10,000 удаа хүлээгээд үзээрэй. Ямар ч зүйл болохгүй. Чи өөрийнхөө дэвсгэрийг үрээд яваа гэж хэлсэн. Бос дэвсгэрээ үрээд алхаа гэж хэлсэн шүү дээ. Босох хэрэгтэй, алхах хэрэгтэй. Гэтэл миний хөлөнд хүч байх юм бол би босё үгүй. Хөдлөх хэрэгтэй. Тийм болохоор бид нар эзнийг бид нар өөртөө хайж очих хэрэгтэй. Амен. Закай болоод очиж чадахгүй байна, уулзаж чадахгүй байна. Харах боломжгүй байна. Ягаад түүний хувьд намхан учраас. Тэгэхээр тэр бол намхан хүн шиг тийм жижигхэн байсан юм болов уу? Ягаад тэр хүмүүстэй хамт зэрэгцээ зогсоход бол Иесусыг харж чадахгүй байсан. Тэгэхээр би бол ийм жижигхэн биетэй учраас чадахгүй гэсэн бол шийдвэр гаргаагүй энэ дэр. Харин би ямар нэгэн байдлаар эзэнтэй уулзахаар очиё гэсэн бодолтойгоор эзнийг хайж очисон итгэл. Хүмүүс ерөөлийг хүсдэг. Маш олон хүмүүс ерөөлийн тэр шунал нь байх, хүсэл нь байх боловч тэгэд ерөөлийг авахын тулд тэр нөхцөл байдлыг бий болгоод байдаг. Жинхэнэ тэр ерөөлийн талаар хүсэл мөн тэр ерөөлийг бол хайж очих тэр бодол байдгүй. Зүгээр л би энэ ерөөлийг авах хүсэж байна л гээд байхаас биш. Мэдээж хүснэ. Тэгээд болохгүй байгаа учраас за болохгүй байна гэл. Энэ бол ертөнцийн итгэдэггүй хүмүүсийн бодол. Тэр болохгүй юм чинь болохгүй байгаа юм чинь тэгэл орхичдаг. Гэтэл бид нар бол энийг би эзнийг хайж очин би эзэнтэй уулзнаа гэсэн тийм хүсэл зоригтой итгэлээрээ алхах хэрэгтэй. Закайгийн хувьд бол үнэхээр сармагчин шиг тэр модон дээр гарч ийн шүү дээ. Яагаад тэгэхээр доороос газар дээр зогсоод харж чадахгүй байгаа намхан тэр бол модон дээр авиран гарч эзнийг
харахын тулд тэр өөрөө үе таалгыг нээж тэр өөрөө бол зүтгэн байж эзнийг харахад эзэн 제가 말씀드린 것 같이 миний хэлсэн шиг 얼마나 사랑이 많습니까? хичнээн хүн тэнд их байлаа. Ямар их завгүй байлаа. Энэ тэнд явж 그렇지만 여러분 болвол хүмүүстэй уулзсан сайн мэдээг тарааж байсан. 애쓰다는 것이 Гэхдээ Есүсийн хувьд бол бас зогссон удаа байсан. Эзэн бол байнга хөдөлж байсан. 주님께서 물 위에 걸어가실 Эзэн усан дээгүүр алхаж байсан. 있죠? Гэтэл тэнд бол далайн давлгаа ирсэн бөгөөд далайн давлгаанд бол дагалдагч нар нь бол яхаа мэдэхгүй байсан. 그 말씀에 Гэтэл тэр үгэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр эзэн 가시려고 하는 식으로 가시더라. тэгээд усан дээгүүр алхаад өнгөрөөд явах гэж байгаа юм шиг тэгж явж байхад тэр онгоцон дотор байгаа тэр хүмүүс бол хашгиран эзнийг бол дуудсан шүү дээ дагалдагч нар. Эзэн бол эзнийг дуутахад бол зогсоод бол тэр дагалдагч нартайгаа дагалдагч нартээр очисон шүү дээ. 주님을 멈추게 하셔야 Тэгэхээр эзнийг бид нар зогсоох хэрэгтэй, дуудах хэрэгтэй. Амен. Бид нар өөрсдөө хайж очин уулзах хэрэгтэй. Амен. 우리가 이 세상에서도 사회에서도 Бид нар энэ ертөнцид нийгэмд хэн нэгэн хүнд бэлэг өгөхдөө 되게 신경을 많이 쓰잖아요. нэлээд анхаарч байж өгдөг шүү дээ. Яагаад? Маш чухал хүнд бол бид нар бэлэг өгөхдөө нэлээд анхаарч өгдөг. Тэр шалтгаан нь тэр хүнд бэлгийг өгөхдөө 감동을 주고 싶어요. түүнд бол үнэхээр тийм үнэхээр гайхамшигтай тэр үнэтэй зүйл, утга учиртай зүйл 어떤 것은 여러분 너무 작아도 의미가 있어요. өгдөг. Зарим зүйл болохоор жижигхэн ч гэсэн бол утга учиртай байдаг шүү дээ. 세고 있지만 제가 옛날 그 기타를 몇 번이나 팔라고 그랬어요. Тэгээ миний хувьд бол одоо энд гитарыг бол хэд хэдэн удаа зарахыг хүсэж байсан. 2 3 удаа зассан. 제대로 고쳐졌어요. 소리가 잘 За тэгээ одоо бол энэ гитарыг би зарч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр тэр гитарын хувьд бол нэлээд үнэтэй гитар байгаа. 20년이 넘었어요. Гэхдээ энэ гитар бол 20 30 жилийн туршид миний гарт гитар би зогсож байна шүү дээ. Тэгээ би энийг бол Казахстан хүртэл авч явсан. Тэгэхээр тэр гитар маань Герман хүртэл явсан гитар. Тэр гитарыг би аваад ямар их уйлж магтаж бурхан даал дээрийг өргөсөн цагууд хичнээн их байлаа. Тэр миний хувьд бол энэ гитарыг бол зарч чадахгүй. Зарна гэсэн чинь сая төгрөгч болохгүй, сая вонч болохгүйсэн. Гэтэл би бол энэ гитарыг бариад үнэхээр бурхны өмнө уйлан барин байж магтаж байсан. 가져가려고 그러면서 그냥 기부스로 어떻게 가져갔죠? Тэгэл ерөөсөө урдны өнгөрсөн дээр 30 жилийн туршид гитартай байсан бүхий л амьдрал маань надад бодогдсон бөгөөд би энийг бол сая төгрөгөөр зарахыг хүсэхгүй байна. Энийг бол хадгалан дараа нь би 내가 이거 원해요. 진짜 의미 있는 선물이 되리라. үнэхээр энэ дараа нь утга учиртай бэлэг болгож хэн нэгэнд өгөө гэсэн тийм бодолтойгоор би хадгалж байна. Бид нар хэн нэгэн хүнд бэлэг өгөхдөө тэр хүмүүнийг бол баярлуулахын тулд өгдөг шүү дээ. Тэр түүний зүрх сэтгэл бол тэр бэлгийг аваа шууд вау гэж гайхмар тийм зочмор бэлгнүүд өгөхийн тулд бид нар маш их анхаардаг. Тэгэхээр эзэн 갑자기 이렇게 하시길 원하십니다. зогсож байгаа гин тийшээ харахыг бол хүсэж байна. 어? 내 안에서 갑자기 능력이 나. Миний биенээс бол хүч чадал гарч байна. Тэр үед ч байсан тэр хүч чадал өнөөдөрч байна. Өнөөдөрч байх ёстой. Амен. 그때는 Тэр үед бол Есүсийн хувцсанд хүрсэн. Пастор өнөөдөр бол хувцс байхгүй шүү дээ. Дээр тэнгэрт сенти заларч байна. Үгүй тэр эзний хувцсанд хүрснээр тэр эмэгтэй идэрсэн юм бишээ. Эзэгний зүрхэнд хүрснээр итгэлээрээ түүнийг бол миний дотроос хүч гарахыг би мэдэрсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр 12 жил цус алдсан эмэгтэй бол эзний хувцсанд хүрэхэд итгэлээрээ идэрсэн гэдгийг бол эзэн хэлсэн. Тэгэхээр эзний тэр хүч чадал миний дотроос ч гэсэн мөн гэж гарах хэрэгтэй байна шүү дээ. Амен. 그 능력이 나오도록 내가 찾아 Тэгэхээр тэр хүч чадал, бурхны хүч чадал өнөхөр гарах хэмжээгээр би эзнийг хайн, эзэнд хүрч өнөхөр тэр эзний хүч чадлыг би гаргах хэрэгтэй. Энэ эзний өдөр миний хувьд 우리가 잃은 것을 어떻게 찾는 것을 좀 제가 말씀을 алдсан зүйлүүдэд яаж хайх вэ гэдэг талаар би номлохыг хүсэж байгаа. 많은 분들이 Маш олон хүмүүс бол ингэж хайж очидгүй, 구하지를 않아요. гуйдгүй, 그냥 가만히 앉아서 зүгээр суугаал хүлээгээл
Тэгээ бүх зүйлээ сайн сайхан болно гэж тэрийгээ бол маш их агуугаар хараад ваа үнэхэр гайхамшигтай гэж зүгээр байгаал тэгэл бүхэл зөөлүүд надад дээр зүгээр л ирээрээ гэж. Үгүй ээ тийм биш бид нар өөртөө хайж очих хэрэгтэй. Яа тэгэхээр бид нар хашгираад ч болсон. Тэгэхээр Давидын үр удам болсон Есүсээ, Давидын удам Есүсээ гэж орилж байсан тэр хүмүүс орилж тэр сохор хүмүүсийг орилж байхад бол хажуу талын хүмүүс чимээгүй бай. Гэхэд бол тэд нар улам илүү хашгирч орилж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр пастраа энэ асуудал энэ өвчин бол пастраа эдгэрхгүй ийм тийм асуудал гэж маш сони бодоод байдаг. Үгүй тийм биш харин бид нар бол итгэлээрээ эзнийг хайж очиж энэ болгоныг бол эзний хүч чадлаар ялах хэрэгтэй. Харин Закагийн хувьд бол ерөөсөө бууж өгөхгүйгээр эзнийг хайж очсон эзэн бол тэгэхэд Закай дээр анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр бидний хувьд хэдэн жилийн өмнө тэгэхээр тэр баян хүнийг хөдлөгдөг итгэлтэй бай гэсэн үгийг бол Бурхныг хөдлөгдөг итгэл байх хэрэгтэй гэсэн тэр үгийг би бол та бүгдэд хэлж байна. Харин энэний эсрэгээр би та бүгдэд хэлье. Бурхныг зогсоосон итгэгч нар бай. Итгэлтэй байя. Бурхны зүрх сэтгэлд үнэхээр Бурхныг бол гайхуулсан, зогсоосон. Үнэхээр миний дотроос Бурхны хүч чадлыг үнэхээр гаргасан итгэгч нар байхын тулд тэгэхээр бидний итгэл гэдэг маань нэгдүгээр Петр номын 3-ын 21-ийг уншъя. Үүний тусгал болох баптизм нь Есүс Христийн амьлаар дамжин одоо та нарыг авардаг баптизм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мэс чанарын төлөөх гуйлт юм аа. Амен. Амен. Энэ бол бидний итгэл 1-р Петр 3:21 баптизмаар дамжуулаад бидний итгэл бол тодорхой хэлсэн тэр итгэл ямар итгэл вэ гэхээр энэ зөвхт итгэлээр бид нар сайн мэс чанараа бид нар Бурхныг очиж Бурхныг зогсон. Бурхан минь та надад хүч чадлыг өгөөч, надад хариултыг өгөөч. Эзэн миний дотроос бол хүч чадал гарч байна. Миний дотроос хүч чадал гарч байгааг би мэдэрлээ. Та нарын итгэл бол ингэж хийлээ гэсэн бол Имануэль чуулганы итгэгч нар байх хэрэгтэй. Тэгэхээр эзэн тэр цаг үед ч бай, өнөөдөр ч бай. Эзэн бол 3 жилийн туршид хийж үйлдсэн тэр бүхий л ажлууд, хэлсэн, номлосон үгнүүд тэр Израиль болон Галил нуурын зөвхөн тэр хавар болсон юм биш ээ. Тэр 2000 жилийн өмнө хийж байсан зүйлүүд боловч харин энэ бүхий л хийсэн зүйлс гэдэг маань зөвхөн Израильд хийгдээ зогсоогүй. 2000 жилийн дараа ч гэсэн мөн яг адилхан тэр арга барилаар бүгдийг хийх, үйлдэх тэр хүч чадлыг бидэнд өгсөн шүү дээ. Тэгэхээр миний хийсэн зүйлийг та нар хийх бөгөөд тэрнээс жагааг хийнэ гэж хэлсэн. Тийм болохоор өшөө агуу зүйлүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ бид бүгд хийж өгөхийг л хүсээд байдаг. Биелэгдэхийг л хүсээд байдаг. Зүгээр л хүлээх юм бол бүхий зүйлүүд Бурханд тэр сайн сайхан болно. Үгүй насан туршдаа ингэж амьдарч байгаад юу ч хийж чадахгүй шүү. Бид нар хайж очих хэрэгтэй. Бүхий л үд хаалгыг нээх хэрэгтэй. Зарим хүмүүс пастор тэр утгагүй хаалга бол яана тэгсэн ч хамаагүй. Бүгдийг онгоолгоо, бүгдийг нэгэд явах хэрэгтэй. Зүгээр энэ бол Бурхныг хайж байгаа зүрх сэтгэл учраас. Тэгэхээр би алдаа гаргасан ч гэсэн Бурхан тэр зүрх сэтгэлийг харна. Амен. Амен. Тэгэхээр би сууж байгаа тэр хуучин гэрээний итгэлийн хүмүүс бол нэгч байхгүй. Итгэлийн хүмүүс хуучин гэрээн дээр байгаа хүмүүс гэдэг мэн болохгүй. Үнэхээр тэр усан онгоцыг ихэд тэр хаана билээ? Бүр уулын орой дээр усан онгоцыг би болгоо барай гэж хэлсэн шүү дээ. Энэ бол боломжгүй байсан тэр цаг үед хизээ яаж тэр усан онгоцыг хийхэд бол хэдэн жилийн дотор бол хийсэн биш ээ. Хэдэн 100 жилийн
дотор 120 жилийн дотор бол тэр онгоцыг бол хийсэн байгаа шүү дээ. Яагаад? Тэгэхээр тэр уулын орой тэр модыг бол бэлдэн дээшээ тэр уулын оройр үзөөх хэрэгтэй. За тэр усан онгоц бол 120 м урттай. Тэгэхээр энэ болгоныг яаж хийх вэ, барих вэ? Тэгэхээр хин туслалаа гэхээр түүний Новагийн 3 хүү Новатай нэлээд дөрвөлээ болол хийсэн байгаа. 안 된다라고 하면 안 됩니다. Тэгэхээр бид нар бидний амнаас гарч байгаа зүйл болохгүй гэх юм бол болохгүй, харин бид нар бол хийцгаа их юм болоод харин Бурхны зүрх сэтгэлийг болоод зүрхийг зогсоох тэр гайхамшигтай итгэлтэй итгэгч байх хэрэгтэй. Давид хааны хувьд ч гэсэн 하나님께서 Бурхан Давидаа би чамд туслая, чи Голиатыг очиод алаа. Би чамд туслая гэж болвол тэр Бурхны дууг сонссон юм биш. Ямар нэг мэдрэмжийг авсан юм биш. 골리앗이 Давидын хувьд тэр Голиашийг хараад яаж 하나님의 군사를 Бурхны ард түмнийг болвол ингэж доромжилж чадаж байна. Ингэж бол болохгүй. Ийм зүйл байж болохгүй гэсэн итгэлээр бол гарсан шүү дээ. Тэгэхээр тэнд бол ерөөсөө бүгд байгаа цэргүүд бол өөрийнхөө тэр бүхэл хувцаа өмсөд бамбаага бариад зогсож байна. Юу ч хийж чадахгүй байна. Давидын хувьд бол тэр цаг үед бол хаан байгаагүй шүү дээ. Харин Давид бол би очиж Голиашийг алъя гэж хэлсэн шүү дээ. 찾아가야 됩니다. Тэгэхээр бид нар үүнтэй адилхан хайж очих хэрэгтэй. 찾아가야 됩니다. Бид нар ямар ч тохиолдолд хайж очих хэрэгтэй. Миний тусламж энэ урд байхад би хүлээгээд байдаг. Над руу ирэхийг хүсээд байдаг. Бурхны өмнө очино гэдэг мань бол бидний үнэхээр энэ итгэл бөгөөд энийг бол эзний хүссэн итгэл бөгөөд тэр итгэл бол эзнийг зогсоож эзний дотор үнэхээр зүрх сэтгэл эзний тэр гайхамшигтай хүч чадал гарах хэмжээгээр бол эзнийг хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхээр бидний итгэл гэдэг нь эзнийг хайж очих хэрэгтэй. Яагаад хайж очих ёстой юм бэ гэхээр итгэл гэдэг нь юу ч мэдэхгүй зүгээр хийх үү болох уу гэсэн тэр зүрх сэтгэлээр эзнийг хайж очиж байгаа юм бишээ. Бидний хувьд бол Бурхны энэ Библийн бидэнд өгсөн үгийг бүрэн төгс ойлгож, ариун сүнсээр энэ үгийг уншин ойлгож байгаа учраас тэр үгийг дагаад би тэр үгийг хүндэлж байгаа учраас үгэнд итгэж байгаа учраас эцсээ хүртэл итгэлдээ явж байна. За сүүлийн үед бид нар өөрийн залбирлаар дуулал номыг уншиж байгаа. Давид хаан хэцүү асуудлууд байна. Маш олон зүйлүүдээ бол энэ дуулал номоос Давидын талаар бид нар уншиж байгаа. Тэгээ эцсийн шийдвэр нь юу вэ гэхээр за энэ эхэлж байгаа юмнууд нь би бол Бурханд найдана, би Бурхныг мэднэ. Бурхан ямар Бурхан бэ? Бурхан бол гайхамшигтай Бурхан. Ийм Бурхан надад тусалдаг Бурхан, намайг хамгаалдаг Бурхан гэж эхлэл төгсгөлийг бол тэгж бичдэг бөгөөд тэдний дунд хэсэгт бол хичнээн асуудал байсан ч гэсэн би эцсийн хүртэл эзнийг бол эзэнд итгэж эзнийг хайрлаа гэсэн тий гайхамшигтай итгэл байна шүү дээ. Тэгэхээр Бурхан бидний итгэлийг хараад яагаад зогсож байна? Бидний итгэл ямар итгэл вэ гэхээр эзний үгийг бүрэн төгс ойлгож тэр тал дээр бол зогсож байгаа тэр итгэлийг хэлж байна. Аамен. Тэгэхээр биднэрт бол ямар ч боломжгүй зүйл байхад бол би хийж чаднаа, би хийнэ. Манаас хүм чуулган хийнэ. Аамен. Боломжгүй зүйл байсан ч гэсэн бид нар бол хийж чаднаа гэсэн тийм бат итгэлтэй байх хэрэгтэй. Энэ маань бол чуулган сэргэх хэрэгтэй. Сэргэлт болох хэрэгтэй. Маш олон зүйлүүдийг хийх хэрэгтэй байна. Маш олон зүйлүүдийг бид нар энд хийх хэрэгтэй байна. Өөрчлөгдөх хэрэгтэй байна. Манай сүм чуулган бол маш хөвчтэй байж сайн мэдээд харах хэрэгтэй байна. Өшөө илүү бид нар ариун сүнсээр дүүрэн байж бид нар энэ сайн мэдээний эхний игнийг зогсох хэрэгтэй байна. Манай сүм чуулган маш их бат итгэлтэй байж олон дагалдагч нарыг гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар эзний ажлыг хийх хэмжээний тэр талбай болох хэрэгтэй, сүм чуулган болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол одоо мөнгө алхаа гэсэн тийм бодолтой байхыг хүсэхгүй байна. Мөнгөөр хийдэг юм бишээ. Бид нар залбирлаар хийдэг юм аа. Аамен. Залбирал гэдэг мэн хаанчлалыг хааныг хүртэл хөдлөгдөг шүү дээ. 왕이 하는 것이 권세를 사용하는 거거든요. Тэгэхээр бидний залбирлаар хаадуудыг бид нар удирдан хаадуудын хүч чадлаар бид нар бол бүгдийг хийх боломжтой. Бурхан бидэнд өгсөн энэ ерөөл. Аамен.
Бурхан бол хаан учраас биднэрт бол энэ Бурханы хүч чадлыг, эрх мэдлийг биднэрт өгсөн учраас бидний залбирлаар дамжуулан Бурханы хөдөлгөн ихэр бүх зүйлийг Бурханы гайхамшигтай ажлуудыг бэлхэн дүүрэн хийхийг хүсэж байна. 주님을 너무 취하세요. Эзнийг үнэхэр гайхамшигтай бидний залбирлаар эзэн хөдөлж 와, эзнийг үнэхэр вау гэтэл нь бид нараа бол гайхамшигтай итгэлээрээ хөдлөх хэрэгтэй байна. 그런 칭찬을 나누면 Эзнээс ус магтаал цаашаалыг авсан итгэгч нар байхыг хүсэж байна. Энэ цагт бүгдээрээ залбирцгаая. Бурхан эзэм танд талархъя. Энэ цагт бидэнд өгөө өгч өнөөдөр бид нар таны өмнө залбирахыг хүсэж байна. Бидний зүрх сэтгэл эзэм та хүрээч. Бид нар бол бүр бат итгэлтэйгээр итгэлээрээ эзэн таныг хайсан очсон итгэгч нар байж догссон хайсан итгэгч нар байхад тэр үү таалгыг нээсэн итгэгч нар байж эзний 감동을 시키며 ихэр тэр зүрх сэтгэлийг бид нар бол 주시고 эзнийг зогсоосон 믿음이 되기를 원합니다. бид нар бол 주시옵소서. хайсан итгэгч нар байхад бид нар үгийг ойлгож тэр үгний бат үгэн дотор бат зогсон эзний өмнө бүхий зүйлүүдийг амжилттай итгэлээрээ хийхийг хүсэж байна. Эзэн минь та бид үгдийг удирдаач. Имануэль чуулган эзэн таньтар сэргэж Бурхны гайхамшигтай ажлуудыг хийж үйлдсэн итгэгч нар чуулган пастор удирдагч нар байхад туслаач. Аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Тэнгэр дэх бидний аваа таны алдар ариунаар дурсдгаа, таны хаанчлал ирдгээ, таны таалал тэнгэрчгээ газарт бас биелдгээ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэндээ хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлахад бүү автуулаач. Ёрын мугас гэлгээж хаанчлал хүч чадал алдарсан мөнхөн таних. Амен. 하나님께서